Ер нь бол альва нэгэн үйл ажиллагаа явуулж байгаа газрууд маш олон зөвшөөрлөхөнд бол маш олон шат амжилтыг дамждаг. Эндийг одоо яаж хэрхэн хянах вэ? За намрын чуулганы хаалт болох одоо үеэр улсын их хурлын дарга учрал гишүүнийхээ хувьар хоёр гишүүний хамтаар зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. За энэ бол бас чөлөөлөе гэдэг энэ одоо бодлогын хүрээнд өргөн баригдаж байгаа юм хуулийн төсөл. За гол одоо энэ хуулийн төслийн амин сүнс нь юу юм бэ гэхлээр төрөөс олгож байгаа зөвшөөрлүүдийг энгийншүүлэх, хялбаршуулах, цахимжуулах, за мөн түнчлэн зарим нь одоо мэдгэдлийн төвшөнд одоо бас бууруулах, ер нь л одоо альва одоо бизнесийн үйл ажиллагаа эхлүүлэх, эрхлэх энэ хүрээнд мэдгэдлийн төвшөнд одоо бас шууд мэдээлэл одоо үйл ажиллагаа явуулах боломжоор хангах зэрэг ийм одоо бодлогын зорилт нь бол тавигдаж байгаа. За улсын их хурл бол тухайн хуулийг хилцэх хэсгийг дэмжиж хүлээн авсан. За ингэснээрээ улсын их хурлаас ажлын хэсэг байгуулагдаад инх төвшин гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Би гишүүнээр нь ажиллаж байгаа. За өнөөдрөөс эхлэн салбар бүрийн хилцүүлгүүдийг явуулж байна. За энэхүү ажлын хэсгийн гол үүрэг нь юу юм бэ гэхээр энэ 3 гишүүний өргөн барьсан байгаа зөвшөөрлийн хуулийн төсөл дээр дахиад одоо нэмэлт саналуд байна уу, салбарууд дээр нь одоо зөвшөөрж гин үү, дахиад одоо байгаа энэ зөвшөөрлүүдийг хэрхэн аж цөөлж болох вэ гэсэн одоо ийм үйл ажиллагааг нь хэрхэн аж одоо өшөө сайжруулах вэ, хуулийн төсөл дээр нэмэлтүүд яаж оруулах вэ гэдгийг одоо дүгнэх ийм ажлын хэсэг байгаа. За бидний хувьд гол зорилго бол хаврын чуулганы одоо энэ хугацаанд багтаж зөвшөөрлийн хуулийг батлуулах ийм одоо төлөвлөгөөтэй бол ажиллаж байна. За зөвшөөрлийн тухай хуулийг аваад үзэх юм бол яг хуу маш олон зөвшөөрлүүдийг одоо байхгүй болгож байгаа юм шиг ийм одоо бас сэтгэл бол хүмүүст өгөөд байгаа тийм. Гэтэл бол зөвшөөрлийн төвшнийг бол тусгай зөвшөөрлөөсөө энгийн рүүгээ шилжүүлэх, за энгийнээсээ одоо юу гэдгийг өшөө хялбаршуулах, нэгтгэх, өөрчлөлт найруулах замаар бол тодорхой хэмжээнд одоо процессыг бол бас хөнгөвчилж байгаа. За нийт бол 371 одоо төрлийн зөвшөөрөл байгаа бол 360 орчим л болж байгаа юм байна. Тэгэхээр цооны хувьд аваад үзэх юм бол за нэг 11 зөвшөөрлөл одоо буурж байгаа юм шиг харагдах гэдэг шүү дээ. Тэгэхээр үндсэндээ бол яг цаад агуулгаар нь аваад үзэх юм бол илүүтэй одоо цахимжуулах, за төрөөс шаардлагадах мэдээллүүдийн одоо цахим системээр дамжуулаад одоо шууд авах, салбар хоорондын уялдаа холбоог нь сайжруулах, за салбар яамдын одоо цахим системүүдийн хоорондынх нь интеграцийг бас сайжруулах, иргэндээ одоо энэ өгөх ёстой зөвшөөрлүүдээ богино хугацаанд одоо ямар нэгэн одоо хүндрэлгүйгээр, чирэгдэлгүйгээр одоо юу гэдэг өгөх энэ одоо тэргүүний зорилт нь бол энэ байна. За мэдгэдлийн төвшөнд магадгүй яг одоо нийтлэг иргэдэд юу гэдгийг шууд мэдгэдлийн төвшөнд үйл ажиллагаа эрхлэх боломжтой гэсэн зөвхөн 21 одоо мэдээлэл байгаа дээ тийм. Тэгэхээр энэ салбарууд дотроо бол мэдээж нөгөө хаяг өөрчлөгдөх, эсвэл одоо эзэмшигч өөрчлөгдөх гэдэг ч юм уу тодорхой юм зүгээр л нөгөө энгийн мэдээллүүд бол байна. За түүнээсээ онцлон бол бас хэлэх цөөн мэдээллийн төвшний юмнууд бол хүнсний худалдааны үйл ажиллагаа эрхлэх, за хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх, өсчин гоо засал, альжаал тайлах, барай засал, хумс засал, хийм цэвэрлэгээ, цоож, түлхүүр засварын үйл ажиллагаа эрхлэх, за нийтийн халуун ус, саун, усан бассейны үйл ажиллагаа эрхлэх, бэлдаржуулах төв спиннинг, цанын баазын үйл ажиллагаа эрхлэх, за зочлох үйл ажиллагаа эрхлэх, такси үйлчилгээ эрхлэх гэх зэрэг одоо энэ төрлийн одоо үйлчилгээ бизнес эрхлэх гэж байгаа бол тухайн одоо иргэд бол тухайн одоо дүүргийн сум дүүргийн засаг даргад одоо мэдэгдээд энэхүү эдгээр загц одоо үйл ажиллагааг бизнесийн үйл ажиллагааг явуулах боломжтой байна гэсэн ийм одоо хуулийн онцлогуд байна. За мэдээж одоо цахимжуулалтын хамгийн гол онцлог нь бол ямар нэгэн байдлаар иргэн эсвэл аж ахуй нэгж байгууллага эрхлэх гэж байгаа тухайн одоо хүмүүс цахимаар одоо ажлуудаа бас зохицуулах тийм ээ одоо энэ үйлчлэгийг авах энэ боломжийг бүрдүүлэхэд хамгийн гол одоо амин сүнс нь бас оршиж байгаа юм уу гэж харж байна.
Тэгэхээр олон байгууллагаар одоо явахгүйгээр зөвхөн захимаар одоо зөвшөөрлүүд авчин гэсэн үг ойлгож байна. Авах энэ боломжийг хангах тал дээр бол анхаарч ажиллахаар байна гэсэн үг. За одоо ч гэсэн энэ захимжуулалт бол яг хэвийн явагдаж байгаа. License цэг юм байна гэд захим хуудас эдийн засаг хөгжлийн яамны дэргэд бол одоо бас явагдаж байгаа юм байна. Эдгээр одоо захим хуудасаараа дамжуулаад энэ 371 үйлчилгээний 80-90% нь бол захимжаад одоо бас захимаар бол бас энэ зөвшөөрлүүдийг авах өргөдлөө өгөх энэ процессыг бол эхлээд явж байгаа юм байна. Тэгэхээр хууль эрх зүйн хүрээнд бол илүүтэй юу гэдэг хяналтыг одоо бас сайжруулах ийм одоо салбар хоорондын уялдаа холбоог нь бас сайжруулах ийм одоо хуулийн төсөл байна гэж харж байгаа. За хуулийн төслийг дагалдаж бас өргөн барьсан маш олон хуулийн төслүүд байна. Тэгэхээр тэр одоо дагалдаж байгаа одоо хуулийн салбар бүрийн одоо өөрсдийнх нь хуулиудыг бас онцолж бас авч үзэх хэрэгтэй. Энэ ажил бол хийгднэ гэсэн үг. Цаашдын хүмүүнийг бас нэг айр болож байгаа нэг өсвөгөөс болоод нэг үйл ажиллагаанд гарсан тийм үү. Тэгээд одоо яг ингээд улсын хурлын дараа нь болохоор төлөвлөлт ингээд уриалаад байхад одоо цагдамарын ийм үйл ажиллагааг хахихан одоо богдуулаад ингээд юу хүүхдийн наасан асуудал үүссэн шүү дээ. Тэгэхээр яг хэрэгжээд эхэлчихсэн гэсэн бас нэг бодлоо. За яг мэдээж цагтаа хүн тухайн иргэнийг одоо юу гэдгийг хай боомлыг гэхээсээ илүүтэй нийтийн эрх ашигыг бас илүү тэргүүн игнэнд харж байгаа тийм. Тэгэхээр магадгүй одоо хүнсний бүтээгдэхүүн за одоо ингээд мэдгэдлийн төвшөнд жишээлбэл одоо хоол хүнсний үйлдвэрлэл тийм усан бассейн гэдэг ч юм уу одоо энэ тухайн үйлчилгээнүүдийг авч үзэхлээр иргэдийн одоо эрүүл мэнд амь насанд одоо бас ямар нэгэн аюул учруулахгүй гэдэг баталгааг нь төр яах нь бас харах ёстой тийм үү. Тэгэхээр энэ дотроо бол тодорхой хэмжээний стандартууд гэдэг ч юм уу тийм ээ тодорхой хэмжээний одоо энэ зохицуултууд байх ёстой болоод байна тийм. Тэгэхээр худалдаа үйлчилгээний одоо хувьд бол мэдээж тодорхой хэмжээнд хэмжээ, хязгаар, зохицуулалт байх хэрэгтэй. Байхгүй байх юм бол эн чинь зах замбраагүй одоо худалдаа эрхлэгдээд за мөн түнчлэн ямар нэгэн байдлаар иргэний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлэх юм бол хэн хариуцлага хүлээх вэ гэдэг ийм одоо үе шат ирнэ шүү дээ. Тэгэхээр энэ юу гэдгийг тухайн одоо зөвшөөрөгдөөгүй, зөвшөөрөл авагдаагүй, бүртгэгдээгүй гэдэг юм уу энэ худалдааны цэгээс ямар нэгэн байдлаар худалдаа явагдлаа гэхэд хэн энийг борлуулахыг зөвшөөрсөн юм бэ гэдэг асуудал эргээд яах нь хэн нэгэн төрлийн албан тушаалтан дээр бууж орж ирнэ. Тэгэхээр магадгүй тухайн одоо цагдаагийн хувьд за та зөвшөөрлөө авсан нь болж ийн үгүй юу гэж асуух нь бол өөрөө бас нөгөө талдаа иргэдийн аюулгүй байдлыг хангах нэг бодлого муу юм а гэдэг бол бид нар бас бодох ёстой. Тэгэхээр мэдээж бид нар юу гэдэг эрх чөлөө байна. Гэхдээ бидний эрх чөлөө бол бусдын эрх чөлөө эрүүл мэнд аюулгүй байдлаар бол бас хязгаарлагдах ёстой гэдгийг бол анхаарах хэрэгтэй. Чөлөөлөе гэдэг аян маань бол аль болох төр өөрийнхөө хүнд сурталчилал багасгая гэж. Тэрнээс ш одоо юу гэдэг төр хяналтаа бүр орхино гэсэн үг биш тийм. Мэдээж энэ нэн ялангуяа иргэдийн одоо эрүүл мэнд аюулгүй байдалтай холбоотой асуудал бол стандартууд нь ямар байх ёстой юм? Эргээд түүнийг одоо бас хяндаг, шалгадаг, стандартыг хангуулдаг энэ одоо ажлыг бол төр засаг хийдгэрэл хийн. Тэрнээс зүгээр мэдэгдээл ямар нэгэн хяналт шалгуургүй байна гэсэн үг биш. Авилгаас амжилттай бас нэг юм боломжтой бий зааж байгаа шүү дээ. Энэ чөлөөлөө гэдэг бол нөгөө захимжаад ирэхлээр бас тий нөгөө хялбаршуулаад ирэхлээр тэгэхээр тэрэн дээр яг одоо нөгөө сая дурдаад байсан нөгөө худалдаа үйлчилгээнүүд байгаа шүү дээ. Тэр салбарууд одоо үйлчилгээ худалдаанууд үнэхээр тийм амар авилгад юу яагаад вэ? Нөгөө айлшил энэ чөлөөлийн арга хэмжээнд одоо өргөн мэрэгж байгаа энэ хуулийн төсөл яг үнэхээр судалгааны хувьд яг ямар салбарууд төлхөө орох ёстой байсан бэ гэдэг дээр та тавч мэдээлэл. За мэдээж төрийн хүнд сурталыг арилгая гэдэг маань өөрөө хүн альва одоо юу гэдэг зөвшөөрөл бизнесийн үйл ажиллагаа эхлэж байх үедээ хаанаас мэдээлэл авах уу, ямар материал цуглуулах уу, хинт хандах уу гэд хуучны нөгөө механик ажиллагаа иштэй олон хүнтэй очиж уулздаг, олон одоо юу гэдэг системийн төвшөнд одоо юу гэдэг миний бичиг баримт бүрэн байна уу, үгүй байна уу, юу дутуу байна уу гэдгийг мэдэхгүй байвал түүн дээр суурлаад хүний хүчин зүйл буюу одоо юу гэдгийг өөрийнхөө одоо танилуудад давуу тал одоо үүсгэх гэдэг
гэдэг юм уу, эсвэл одоо юу гэдгийг төрүүлж одоо дутуу байгаа материалын одоо юу гэдгийг үл тоох гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар авилга хийх ахуйл хин нэгэн давуу байдал үүсгэх хүний одоо юу гэдгийг өөрийнх нь оролцоон дээр нь суурилсан ийм одоо хүнд суртлууд, ийм авилгын одоо их усрууд байсныг бол үгүйсэхгүй. Одоо ч гэсэн одоо ажиллаа түргэн шуурхаа бүтээя гэл бид нар чинь бүр ингээд нэг бичигдээгүй хуультай бүр албатай юм шиг нэг тийм иргэдийн нэг тийм ойлголт бий болцсон байна шүү дээ тий. Тэнт танил байна уу? Эмчит хүртэл үзүүлэхдээ одоо таньдаг хүн байна уу гэдэг болцсон маань өөрөө системийн хэмжээнд бид нар буруу яваад байна л гэсэн үг. Тэгэхээр энэ цахимжуулах одоо альва зүйлийг одоо нээлттэй болгох нь өөрөө хүний оролцоогүйгээр за мөн түнчлэн одоо төрд байгаа мэдээллүүдийг шууд одоо системээс нь одоо бас ашиглах боломжоор бүрдүүлж тухайн иргэндээ л аль болох чирэгдэлгүй ойлгомжтой тэгээд хүний оролцоогүй болгох ийм одоо үе шат юм а. Тэгэхээр дэлхийн нийтэд одоо энэ төрийн үйлчилгээг захимжуулж байгаа бас нэг тийм давуу тал нь бол өөрөө эргээд бас энэ авилга хийх ахуйлыг багасгадаг ийм одоо механизм байдгаа гэсэн үг. Тэгэхээр одоо ойлгомжгүй учир битүүлэг байгаа альва зүйл бол эргээд нөгөө танилын хүрээ хайх, илүү төрөвчлүүлэх, өөртөө давуу байдал бий болгох энэ сэтлийг ч гэсэн одоо бас бий болгоод байгаа юм аа. Тэгэхээр үүнийг л арилгахын төлөө энэ одоо бас зөвшөөрлийн хууль гарч ийнэ гэж ойлгож зөвшөөрлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж ийнэ гэж ойлгох хэрэгтэй.